За сайн байцгаана уу. За өнөөдөр үнэгүй хичээл цувралын маань 4 дахь дугаар орж байна. Тэгээ миний эргэлдэг техник шинжилгээний арга барил гэдэг сэдвээр өнөөдөр бол та бүхэнд хичээл орох гэж байна. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн гол агуулга нь бол ерөнхийдөө арилжаан дээр техник шинжилгээний маш олон төрлийн аргачлалууд байдаг. Гэхдээ энэ маань бол хугацаа нэг зүйл дээр захирагдаж явдаг ижил зүйлүүд юм а гэдгийг бол та хэд ойлгохыг хүслээ. Тэгээд арилжаа болгоны онцлог шин чанаруудаас бас дурдж та хэдтэй харуулахыг зорж байгаа юм шүү. За техник шинжилгээний арга барил дундаас ерөнхийдөө миний одоо энэ бичиж оруулсан аргачлалууд үндсэн суур болон одоо түлхүү ашиглагддаг техник шинжилгээний аргачлалууд байна. Энэ дотор бол support resistance, за indicator, price action, pitchfork буюу сэрээ, за Fibonacci, Gann box гэдэг ингээд за тэгээ сүүлийн үед бол гарч ирж байгаа энэ footprint, SMC, ICT гэдэг аргачлалуудыг ингээд оруулсан байна. Тэгэхээр эдгээр аргачлалууд бол бүгдээрээ одоо хөрөнгөний зах зээл forex арилжаанд бол хэрэглэгддэг техник шинжилгээний аргачлалууд тусдаа бие даасаа одоо онцлогтой гэсэн үг. Миний хувьд гэх юм бол одоо энэ улаанаар тэмдэглэсэн байгаа аргачлалуудыг бол төлхөө хооронд нь хослуулж арилжаанд бол ашигладаг. За тэгээ бусад аргачлалуудын хувьд бол бүгдээрээ ажиллана. За ямар үед ажиллах вэ гэхээр ерөнхийдөө таны сэтгэл зүй бэлэн болсон үед энэ аргачлалууд бүгдээрээ ажиллана гэсэн үг. Тэгэхээр ихэнх хүмүүсийн хувьд бол энэ аргачлал ажиллахгүй байна, тэр аргачлал ажиллахгүй байна гэд айгүй гомдол гаргаад тэгээ дээрэс нь энэ аргачлалууд бол солиод маш их цаг хугацааг бол алддаг. За одоо нэг аргачлалыг жишээлбэл судлахын тулд бол дунджаар нэг 2-3 сая зарцууллаа гэж бодоход энэ бүх аргачлалуудыг хооронд нь туршаад ажиллахгүй байна гэж явсаар байгаад нэг мэтгэд 2-3 жилиг бол ардаа өнгөрөөсөн байдаг гэсэн үг. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа нь бол эдгээр аргачлалуудын одоо аль нь бол арилжаан дээр бол ашиглагдаж болдог ажилтг аргачлалууд, ажилтгүй аргачлал гэж бол байхгүй. Гэхдээ ерөнхийдөө хамгийн гол зүйл нь бол таны сэтгэл зүй бэлэн болоод та сахилга баттай эрсдлийн менежмент барьдаг болсон үед бол эдгээр аргачлалууд бол бүгдээрээ ажиллана гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ ерөнхийдөө өөрсдийнхөө сэтгэл зүй дээр ажиллах нь бол илүү цаг хугацааг хэмнээд тэгээ нэг аргачлал дээрээ төвлөрөөд энийг бол их гүнзгий судлаад за бусад бас 2-3 аргачлалтай бол хослуулж сурснаар бол илүү үр дүнтэй байдаг. Дан ганц одоо price action эсвэл дан ганц support resistance-ээс илүүтэйгээр бусад аргачлалтай хослуулж ажиллах юм бол энэ маань бие биенийхээ дутууг төгсөж байгаа шиг одоо ерөнхийдөө энэ аргачлалын дутуу байгаа зүйлийг нь нөгөө аргачлал бол нөхөд ингэ явдаг гэсэн үг. За дээрэс нь бол эдгээр аргачлалууд бол нэг л үндсэн онолд суурилдаг. Энэ нь доовын онол гэж байдаг. Зах зээлийн бүтэц гэсэн үг. Ерөнхийдөө market structure гэдэг зүйлээс хамаарч л одоо салаалж гарч байгаа аргачлалууд гэсэн үг. Тэгэхээр бүх аргачлалууд нь бүгдээрээ доовын онол дээр суурилдаг. Бүр доовын онолоос тис дали одоо ондоо үүсгэсэн байдлаар одоо гарч ирж байгаа аргачлал бол нэгч байхгүй гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ хамгийн ихэнд бол энэ доовын онол гэдэг зүйлийг маш сайн судлах, зах зээлийнхаа бүтцийг бол маш сайн тань сурах хэрэгтэй гэсэн үг. За үндсэндээ зах зээлийн хийгддэг үндсэн нэг хэдэн хөдөлгөөнүүд байна. За юу гэсэн үг вэ гэхээр доовын онолын хувьд ярих юм бол зах зээл яаж хөдөлдөг вэ гэхээр үндсэндээ доовын онолын гол одоо суурь онол нь ойлгуулах гэж байгаа зүйл нь зах зээл аптрендтэй буюу bullish байдалтай явж явах үед бол өөрөө higher high буюу өндөр орой үүсгээд өндөр ёроолыг бас үүсгээд явдаг гэсэн үг. За дараагийн орой нь бол энэ өмнөх оройныхон дандаа дээр барилтайгаар higher high хийгдээд өндөр оройнууд бол хийгдээд явдаг гэсэн үг. Одоо шат шиг барилттай явдаг гэсэн үг. За уналтын трендтэй үед бол муу ялгаагүй lower low буюу нам ёроолыг үүсгээд бас нам оройг үүсгээд явдаг гэсэн үг. Тэгэхээр энэний дараагийн үүсэж байгаа ёроол нь өмнөх байгаа ёроолынхон доор барилттай. За одоо үүсгэж байгаа орой нь бол энэ өмнөх байгаа оройныхон бас доор барилтайгаар ингэж явдаг гэсэн үг. Энэ маань өөрөө зах зээлийн үндсэн market structure буюу бүтэц гэж ойлгож болно. Тэгэхээр доовын онолын хувьд бол энэ онол дээр суурилж одоо зах зээл одоо хөдөлдөг bullish юм уу bearish аль трендтэй байгаас хамаарат ерөнхийдөө энэ онолыг бол бид баримтлаад явдаг гэсэн үг. За энэс гадна бол хажуугийн хөдөлгөөн буюу range consolidation хөдөлгөөн гэж байдаг. За энэ маань буюу болвол undecision буюу ямар нэгэн шийдвэргүй байдалтай үед бол ханш маань ингээд range хөдөлгөөн буюу тодорхой нэг үнийн бүс дотор ороод аль ч тал руугаа бол задарч чадахгүйгээр ингээд гацаад нэг бокс дотор бол ингээд рейнжлэгдчихдэг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө зах зээлийн хөдөлгөөн маань үндсэн хөдөлгөөн буюу импульс хөдөлгөөн, засварын хөдөлгөөн буюу одоо амралтын хөдөлгөөн, тэгээд импульс хөдөлгөөн явдаг. Дээрээс нь хажуугийн хөдөлгөөн гэдэг ингээд үндсэн 3 хөдөлгөөнийг бол хийгээд явдаг гэж ойлгож байна. За тэгвэл евро кадын хосол төр хэдүүлээ доовын онолоор суурлаад шинжилгээ ингээд хийгээд үзэх юм бол ерөнхийдөө энэ зах зээл маань импульс хөдөлгөөн хийлээ, pullback буюу засвар хөдөлгөөн хийлээ. Энэ маань lower high-ыг үүсгэж байна. Импульс хөдөлгөөний сүүлд үүсгэсэн ёроол нь бол lower low үүсгэлээ. За дараа нь импульс хөдөлгөөн орж ирлээ, lower low үүсгэлээ. Энэ ёроол маань өмнөх ёроолоос доор байралтай. За pullback хийж байгаа энэ
хөдөлгөөний маань орой нь бол энэ өмнөх оройныхоо дор байралтайгаар ингэ явж байна. Тэгэхээр энэ маань бол довийн онолын үндсэн онол гэж одоо ойлгож болно. За хэрвээ энэ lower high орой маань энэ өмнөх lower high оройгоос сэтлээд буюу энийхэн дээр нь гараад ирчих юм бол ерөнхийдөө трендing хөдөлгөөн одоо өөрчлөгдөөд энэ уналттай байгаа тренд маань өөрчлөгдөөд аптренд рүү одоо явах магадaltaй болж байна гэж урьдчилж харна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ уналтын тренд үргэлжилж байгаа бол ерөнхийдөө дандаа lower high гэдэг ингээд явна. Ёроолууд нь бол lower low гэдээ явна гэсэн үг. За харин одоо евро катыг хэдүүлээ өнгөөр ялгаад харах юм бол за энэ хэсэгт бол range хөдөлгөөн буюу хажиг хөдөлгөөн хийлээ. За үндсэн хөдөлгөөн буюу импульс хөдөлгөөн орж иж унлаа. Pullback орж ирлээ. Үндсэн хөдөлгөөн орлоо. Pullback хийлээ. Үндсэн хөдөлгөөн орлоо. Гэх мэтлэгээр ингэ явдаг. Тэгэхээр арилжаачдын хувьд бол ерөнхийдөө энэ pullback-ийн хөдөлгөөнийг барих гэхээс илүүтэйгээр энэ үндсэн хөдөлгөөнийг барьж авсан илүү ашигтай байдаг. Яагаад гэвэл ерөнхийдөө илүү хурдан хугацаанд явдаг. Дээрээс нь илүү трендийн дагуу учраас илүү баталгаатай болж өгдөг гэсэн. Тэгэхээр арилжаачдын дунд нөгөө trend is your friend буюу тренд бол үндсэн чиг хандлага бол таны найз юм а гэдэг үг бол гарсан байдаг. Тэгээ энэ маань бол одоо энэ довийн онолоос л үүдэж гарч байгаа үг гэсэн. Тэгэхээр уналтын трендтэй үед бол бид нэр дандаа sell арилжаа буюу дандаа трендээ дагсан арилжаанууд хийснээрээ таны арилжаа маань илүү баталгаатай одоо ашигтай ажиллана. Дээрээс нь илүү хурдан явна гэсэн. За тэгвэл одоо тааз болон шал гэдэг аргачлал байна тийм спорт үстэдээс. За тэгвэл энэ маань яадаг вэ гэхээр тодорхой нэг ханш маань явж байгаад нэг үнийн бүс дээр ирээд ханш маань бол рейнж хөдөлгөөн хийгээд энэ ханшиг бол ханш маань сэтэлж чадахгүй байна гэж үзлээ. За тэгвэл энэ сэтэлж чадахгүй байгаа ханшигаа тодорхой хугацааны дараа ханш маань нэвтлээд гарсан үед эргүүлээд pullback хийн. Энэ үед энэ бидний байгаа энэ зон бол бидний спорт буюу шал болж өгч байна гэсэн. Өмнө нь энэ маань бол тааз үн байсан. Одоо харин шал үн болоод шал тааз маань одоо ингэ солигдоод явдаг гэсэн. За тэгээ ханш дээр зах зээл дээр бол маш их хэмжээний одоо энэ спорт болон стэс болцохоор одоо сонирхолтой үнийн бүсүүд бол зөндөө байдаг. Яг энэ сонирхлын үнийн бүс дээр бол банкуд болон ритейл арилжаач за сангууд гэдэг бүх хүмүүс ерөнхийдөө энэ ханшийг худалдаж авч эсвэл зарах сонирхолтой байгаад байна л гэсэн. Тэгэхээр энэ нөгөө нэг buyer болон seller-ууд нь хоорондоо тэмцэлдээд тодорхой нэг үнээс бол унаад эсвэл өсөд байна гэж ойлгож болно. За энэ маань тааз болон шал болж хувираад бид нар бол энэ үн дээрээс арилжаа хийх гэж зордгоо гэсэн. За тэгвэл бид нар бол ингээд нэгэнтээ энэ тааз үнийн нэвтлээд гарсан бол pullback-ing үлдэж байгаад энэ тааз шал үн дээрээс бол одоо арилжаанд аптрендтэй явж байгаа учраас дээшээ чиглэлтэй явж байгаа учраас бид нар buy арилжаанд орно гэсэн. За тэгвэл тодорхой хугацааны дараа тренд эргээд унлаа гэж үзэхэд энд байгаа бидний одоо энэ спорт буюу шал үн маань өөрөө сэтрээд доош унлаа. Дараагийн одоо шал үн дээр ирж ханш маань reject авлаа. Дээш өслөө. Тэгвэл энэ бидний хувьд өмнөх шал байсан үн маань таазлоод хөрчиж байна гэсэн. За тэгээд энэ ч бас бид нар трендийн дагуу буюу трендийн хөдөлгөөн эргэсэн учраас трендээ дагаад сell арилжаанд оролцсон. Тэгснээр импульс хөдөлгөөнийг барьж авах боломжтой болж байна гэж үзнэ гэсэн. За энийг одоо евро катын осол дээр одоо яг бодит сурган дээр ингээд таад харуулах юм бол евро катын хувьд бол энэ хавьд бол ханш маань нэлээд сайн спорт аваад шал болоод ингээд ханш маань дэше өссөн. Эргээд бол тодорхой хугацаанд дараа ханш маань энэ шал байсан үнэ нэвтэлж гараад гэхдээ эргүүлээд энэ үн дээрээсээ бол энэ үн нь бол таазуулж хувираад энэчнээс rejection аваад дахиад унсан байна тийм үү. За тэгээ унахдаа бол дараагийн одоо энэ шал үн дээрээс ханш маань тогтож ирээд дахиж дэшигийн тааз үн дээр ирээд тэгээ унсан байна. За дахиад унахдаа бол энэ хавьд бас дахиад шал үн дээрээс бол rejection аваад эргүүлээд бидний энэ өмнөх шал байсан үн маань таазуулж хувираад тэгээ дахиад доош унах. Гэхмэчлэнгээр ингэж явна гэсэн. Тэгэхээр аль болох олон удаагийн энэ лаанууд давхцаж шал тааз солигдож байгаа энэ үн маань бидний хувьд илүү баталгаатай шал тааз олж хувирдаг гэсэн. Ганц хоёрхон одоо юм лаануудын давхцуул байх юм бол тэрийг бас яг ч одоо сайн шал тааз бол гэж бол нэрлэхгүй гэсэн. За тэгвэл дараагийнх нь price action аргачлал гэж. За price action аргачлал нь яадаг вэ гэхээр энийг бол хөвчлэн шал тааз гэдэг аргачлалтаа хослуулж одоо ажилуулдаг. Тэгэхээр тодорхой спорт үн дээрээс ханш маань нэвтлээ доошоо унсан тохиолдолд эргүүлээд энийг шалгана тийм үү. Амралтын хөдөлгөөн заавал орж ирнэ. Үндсэн хөдөлгөөн орж ирлээ, pullback хөдөлгөөн заавал орж ирнэ гэсэн. Тэгэхээр энэ үед бид нэр одоо арилжаанд оролцсон. Тэгэнгүүт энэ үед арилжаанд оролцохдоо шууд спортон дээрээс эренгүүд нь арилжаанд оролцдог нэг төрлийн хүмүүс байна. Эсвэл яг ирэх үед нь price action ажиглах буюу энэ ла ямар бүтцтэй одоо ямар акшн үзүүлээд байгаа вэ гэдгийг бас анзаарч арилжаанд оролцдог гэсэн. Тэгэхээр миний хувьд бол спорт үнийг харна. Дээрээс нь бол спорт үн дээр ирж байгаа тохиолдолд энэ ханшийн лаг ямар байдалтай, ямар дүр зурагтай хаагдчих байна вэ гэдгээс хамаарат энэ арилжаанд сell үргэлжлээд орох уу, орохгүй гэдгээ шийддэг гэсэн. Тэгээ энэ price action гэдэг зүйлийг бол дараагийн одоо хичээлүүд дээр илүү тусдаа сэдв болгоод оруулахгүй бол нэлээд том сэдв байгаа. Тэгэхээр дараагийн хичээлүүд дээр бүр тусан салгаж байгаад оруулъя гэж бодож байна.
За үүнээс гадна бол тренд солигдох үйл явц. За тэгэхээр тодорхой ханш маань байнгын уналтын трендтэй яваад байна гэж байхгүй, бас байнгын өсөлтийн трендтэй яваад байна ч гэж байхгүй. Тэгэхээр хэсэг хугацаанд онолттой явж байгаад энэ тренд маань өөрөө бол солигддог. Энэ маань доовын онолын үүднээс үүсэх юм бол энэ lower high орой маань эвдрээд одоо уг нь бол онолынхаа үүднээс үүсэх юм бол энэ тренд үргэлжлэх ёстой байсан бол дараагийн орой бол энэнийхээ доор нь байралтай байгаад үргэлжлээд унах ёстой тийм үү. Тэгэхээр энэ ханшийн хувьд бол өнцгөлөө орж ирэхдээ энэ lower high оройгоо бол сэтлээд higher high орой буюу энэ оройнууд бол солигдож байна гэсэн үг. Тэгэхээр ингэж үзснээрээ бол доовын онолын үүднээс энэ тренд маань бол тренд change буюу тренд солигдож байна гэж үзээд бид нэр sell арилжаанд биш аптрендтэй байна гэж үзээд аптренд орж иж байна гэж үзээд buy арилжаанд оролцсон гэсэн үг. Тэгэхээр support болон resistance ашигладаг хүмүүс бол яаж оролцох вэ гэхээр одоо энд нэг тодорхой үнийн бүс байна гэж үзээд энэчнээс ханш support аваад байна гэж үзээд энэчнээс buy арилжаанд оролцсон. ESL-ийг support-ныхон доор байршуулж өгөх гэсэн үг. Харин одоо яг SMC болон ICD ашигладаг хүмүүс юу гэж хардаг вэ гэхээр энэ дээр хиллэг болон одоо нөгөө тэмдэглэгнүүд нь өөр байгаа боловч ерөнхий одоо яг харах юм бол үндсэн доовын онолын одоо баталгаа авч одоо арилжаанд оролцоод байгаа гэсэн үг. Одоо энэ lower high гэдэг оройнууд солигдож байгаа доовын онол дээр үндэслээд зүгээр trend change гэдэг хөдөлгөөнийг нэмж оруулж ирээд тэгээд эргэж pullback-ийн хөдөлгөөн нь бол support-ноос биш order block-ноос дэмжлэг аваад өслөө гэж үзээд арилжаанд оролцдог гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр аргачлалын хувьд бол харагдаж байгаа байдал нь өөр боловч ерөнхийдөө яг нөгөө нэг суур одоо баталгаа авж байгаа хэлбэр нь бол бүгдээрээ доовын онол дээр суурилж л одоо арилжаанд оролцож байгаа гэсэн үг. За харин тренд лайн хардаг хүмүүсийн хувьд бол тодорхой нэг тренд лайн support энэ ханшийг барьж одоо явж гинэ гэж үзэхэд энэ тренд лайн support нь дээшээ сэтрээд за эргээд болвол энэ тренд лайн support дээрээ support авч буюу ханш маань энэ дээр эргэж ирнэ гэж үзээд энэчнээс buy арилжаанд орно гэсэн. Тэгэхээр энэ гурван аргачлалын хувьд л гэхэд бол ерөнхий утга санаа агуулга нь бол ижлэхэн мөртлөө зурагдж байгаа зураглал тэмдэглэж байгаа тэмдэглэгнүүд нь л өөр байгаа гэдгийг анзарч байгаа хаа. За одоо харин яг SMC болон ICT руугаа орох юм бол ерөнхийдөө 4 цагийн тайм фрейм дээр байна. Одоо ханш маань 4 цагийн тайм фрейм дээр явж гинэ гэж үзэхэд 4 цаг бол том цагт орно. Тэгэхээр том цагийн хувьд ханш маань тодорхой нэг үнийн бүс дээр support аваад ингээд байж гин. За дээрэс нь бол оройнууд бол солигдоод тренд change бол хийгдсэн байна. За энэ дээр бол pullback-ийн хөдөлгөөн орж ирлээ гэж хэдүүлээд төсөөлье. За тэгвэл энэ pullback-ийн хөдөлгөөн дотроо бид нэр 15 минут руу шилжүүлээд илүү бага цаг дээр энтри хийхийг зорддог гэсэн үг. Энэ маань бол risk reward-ийн хувьд бол илүү бидрийг өндөр ашигтай гаргахад бол тусалдаг. За тэгээд энэ pullback-ийн хөдөлгөөн орж ирлээ гэж үзээд энэ support буюу энэ нэг тодорхой сонирхлын бүс дээр ирж байгаа үед бид нэр цагийг илүү жижигрүүлээд жижиг цаг дээр яг энэ тренд change-ийн хөдөлгөөнийг хийлгэсний дараа арилжаанд оролцсон гэсэн. Баталгаа авч иж орж ирэх гэсэн. Шууд эренгүүд нь орохгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр доовын онолтой бас яг ялгаагүй. Доовын онолоор тайлбарлах юм бол lower low буюу lower high, lower low гэж явж байгаад энд орой солигдоод higher high шинэ өндөр орой үүсэж байна гэсэн. Тэгэхээр энэ өндөр орой орж ирснээр бид нэр за одоо энэ жижиг цаг дээр энэ өндөр орой маань үүсгэж байгаа юм чинь энэ том цагийн бас одоо нэг тренд change эхлэл болж гинэ гэж үзээд тэгээд арилжаанд оролцдог гэсэн. Тэгэхээр ингэж орсноор бол илүү баталгаатайгаар арилжаа маань win rate өндөртэй байхад бол тусалдаг гэсэн үг. За дээрэс нь ICD аргачлалын одоо хэрэгэлдэг за нэг ганц нэг одоо хэлбэрүүдээс дурдах юм бол MSS гэж байгаа. За MSS нь бол market structure shift буюу зах зээл өөрөө shift хийгдэх буюу одоо үндсэн хөдөлгөөн нь нэлээд shiftтэй буюу өсрэлттэй орж ирж байна гэж. Тэгэхээр энэ дээр одоо харах юм бол даун трендтэй явж байгаа үед бид нэр ёроолоо эвдлээд энэ үндсэн хөдөлгөөнийг л market structure shift гэж нэрлэдэг байгаа гэсэн. Нэлээд өвчтөй орж ирж байгаа хөдөлгөөн гэсэн. За тэгэхээр энэ ёроол өөрөө эвдлэгдээд үндсэн хөдөлгөөн орж ирлээ. За тэгвэл pullback-ийн хөдөлгөөн бол энэ үндсэн одоо хуучин оройгоо бол эвдэх ёсгүй. Доовын онолын үүднээс бол тэгэхээр order block-ноос бол энэ ханш үргэлжлээд уннаа гэж үзээд бид нар sell арилжаанд оролцсон гэсэн. Харин хэсэг хүлээж агаад дараагийн хөдөлгөөнийг ажилласан чинь дараагийн shift хөдөлгөөн маань бол энэ өмнөх оройгоо эвдснээрээ бидний хувьд бол ICT-ийн хувьд бол trend change буюу TC гэж тэмдэглээд за энэ ханш маань бол trend change хөдөлгөөн хийлээ. Тэгэхээр одоо энэ уналтын трендтэй байгаа болоод өсөлт рүүгээ чиглэж байгаа юм байна гэж үзээд дараагийн order block-ноос бол uptrend руу буюу buy арилжаанд бол оролцохыг зордгоо гэсэн. Тэгэхээр бол энэ бүх аргачлалууд нь хоорондоо ингээ харахад өөр боловч үндсэндээ доовын онол дээр л тулгуурлаж явж байгаа гэдгийг харуулах зорилготой байлаа. Тэгээ дараагийн хичээлүүдээр бол ICT аргачлал, SMC аргачлал, за footprint магадгүй одоо энэ аргачлалуудыг хооронд нь хэрхэн хослуулах вэ те? Ямар одоо энэ гурван хэллэгээс өөр одоо ямар тэмдэглэгээнүүд байдаг вэ гэх мэтчлэнгээр илүү гүнзгийрүүлээд, дэлгэрүүлээд орноо. Тэгэхээр
битүү суугтайгаа ойр байгаа дараагийн контентыг битүү суугнасаа хүлээж авч үзээрэй манайхаа. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.